За өнөөдөр би архинаас гарах тухай, архичин хүмүүсийг архинаас гарах тухай энэ гэдэг өөрийнхөө үзэл бодлыг юм. Яагаад хүмүүс архинд онтоод байгаа юм? Яагаад архинаас гарахгүй байгаа юм? Яагаад манай Монгол хүмүүс ер нь архинд орцсон юм? Ер нь архитай хэрхэн тэмцэх ёстой гэдэг тухай өөрийнхөө үзэл бодлыг юм. Тэгээ хэний ч ярьж байгаагүй, харж байгаагүй өөр өнцгөөс харж байна гэдгээ бас хэлчмээр. За тэгэхээр би нэг юу болдгийг ерөнхийдөө хэлчихье. Би нэг жилийн өмнө илүүтэй нэг хизээ илүүтэй нэг ютубер нэг залуус нэг гудамжинд явж байгаа л нэг гудамжинд гуйлгууж ирсэн нэг архичин хүмүүсээс нэг уулзсан гутаа тий. Би одоо танд одоо ажил олгоод өгөө. Хувцсыг чинь засуулаад, төсөмсийг чинь засуулаад ингээд жоохон хоолны мөнгө зөвлөг өгөөд ингээд тэгээ та маргааш ихтэй ажил дээр өрөөд ирээрээ гэж тэгж байгаа байхгүй юу? Тэгээ тийм нэвтрүүл гэж байгаа. Тэнгуут нөгөө архичин хүмүүс чинь яах вэ гэхээр мэдээж маргааш нэхгүй штэ ажил дээрээ. Мэдээж архиа угаад галуул. Тэнгуут нөгөө хүүхч ажиллаар монголчууд энэ хүмүүстэй туслаад нэмэр алгаас хүмүүс туслах хэвээр дэмий юм байна. Монголчуудаа гэл ингээл баахан ингээл айгүй ингээл PR хийгээд ингээд цацаа хийчихэж байгаа байхгүй. Маш олон хандлтаас угаар. Тэр явдал ерөнхийдөө миний харж байгаа тэр нэг хөвгүүн байсан юм л да. Нэг хүүхэд нэг залуу байсан санагдаж байна. Нэг 20 гаруй настай юм уу 20 хүрсэн юм мэдгүй. За тэгээд тийм хүүхдүүд. Тэгээд тэд нар чинь болохоор чинь юуг мэдгүй юуг ойлгохгүй байгаа юм гэхлээр нэг ийм үг ойлгохгүйсэн байхгүй. Архинд донтцсон байна гэдэг чинь тодорхой хэмжээнд өвчин байхгүй. Өөрөөр хэлбэл архинд донтцсон гэдэг өвчтөө хүн л гэдээ ойлгочих. За ерөнхийдөө ингээд та одоо чинь ингээд халуурцсан ингээд өвдсөн гизчин гүйлгцэн ч юм уу гизчин өвдсөн ч юм уу бүр ингээд толгой чинь ингээд л өвдөж байгаа ч юм уу бүр ингээд халуураад альсвал одоо юу гэдэг чинь ямар нэгэн байдлаар ингээд би чинь удаад өвдсөн байгаа үед таныг за одоо би танд яг нэг жоохон асраад нэг жоохон хоол ирвэ тэгээд маргааш нас та нэг ажилдаа ороод өгөрөө за гэт нэг идгэх хугацааг нь өгөхгүйгээр тийм үү шууд маргаашнаас нь ихлээр та нэг ажилдаа орчороо гэд ингэж ярингууд нөгөө өвчнөдөө шаналаад ингээд за би нэг жоохон гайгүй болчих юм бол би яах вэ мэдээч ажиллаа гэхдээ гүйцэд энэ жоохон өглөөгд би нөгөө хүн чинь ган нэг удаа дахин асраагаар идэрэхгүй штэ магадгүй нэг хэдэн сарын имчилгээ шаардсан штэ магадгүй нэг та нэг 6 сарын имчилгээ шаардах тийм өвчин туссан байлаа л гэд ботчих заяа. Тэгсэн чинь тэрэн дээр чинь яг хөглөөр за би таныг нэг ганц 2 өдөр ингээд таныг нэг их сайхан хоолнд оруулаад ингээд нэг урьдчилгаа мөн гэж өгчээ. Тэгээд та маргааш нас нэхлээд ажиллаа ирээ за ингээ өвчнөтөөгөө байсан ч хамаагүй гэд яг ингэж хасж байгаатай адилхан тийм контентууд явагдаад маш олон хүмүүсийн тархийг угаачлаа гэж би тухайд харсан байхгүй юу. Чи яг үнэн бодит яг цаатал дээр яг яаж харьцах хэрэгтэй байсан гэхээр архинд донтсон хүмүүс 6 сар имчилгээ шаарддаг. 6 сар бүтэн тэр эрхнээс хоол байх, тэг сэтгэл зүйн имчилгээ шаарддаг. Тэрийг мэддэг нэг эмээ бүр өмнө нэг явж исэн санагдаж байгаа. Нэг би хизээ хэлээтэй бас нэг контентыг нэг харж исэн санаж нэг фэйсбүүкээр ч юу гарч илээ. Нэг төрийн ордны гадаа би одоо ингээд нэг архинд орсон хүмүүсийг ингээд одоо имчилдэг юм байгуулах гэсэн юм аа. Тэгээд надад санхүүжилт хэрэгтэй байна гэж гуугаа авчихгүй нэг юм ээ. Тэгээд санхүүжилтийн усаас өгсөн үг мэдгүй. Яцаач өгөхгүй байна л гэж гомдлоо авчихсан. Тэгээд манай монголчууд өөрснөө Монголын их баригчид, улс төрчид өөрснөө Монголын ард түмнийг огт бодоодгүй, өчүүгүндүүдийг бодоодгүй. Бараг л одоо юу гэдгийг аажмаар үхээдэг гэж байгаа юм шиг л харьцаж байгаа. Шулуухан даа гэж тийм. Тэгэхээр би юу гэж болж байгаа юм гэхээр за ингээ байгууллагууд нь байх юм байна тийм үү. Архинд донтсон хүмүүсийг имжлэх нийгмийн байгууллагууд. Ер нь манай Монгол нийгмийн байгууллагууд маш дутуу байдаг, хомсолтой байдаг. Тэгээд энэ нийгмийн байгууллагууд ингээ байхгүй болчихсон. Архинд донтох өвчтөе хүмүүсийг асардгийн үгүй юм би сайн. Одоо тийм байгууллага байгаа гэсэн сайн мэдэхгүй. Байсан ч ойлгохтой нөлөө үзүүлэхгүй байх гэж бодож байгаа. За тэгэхээр яасан гэхлээр нэг юм болж байгаа. Нөгөө эмчнэр ч байгаа штэ. Юу гэвэл тэгэхээр нөгөө өвчтөнгүүд байгаа штэ.
Архин донтцсон. Тийм үү? Тэгээ архинаасаа гарыг гэхэд жоохон хүндрэлтэй. Архинаас нэг хэдэн сар тусдаа байх хэвээр. А тэгтэл арх авч уух гад нэг гудамжинд гараад гуйлгах гэхээр яах вэ? Нөгөө арх нь олтчоод идэг. Хоол нь олдохгүй нэ арх нь олтчоод байгаа гэдэг. Архиных нь мөнгөийг нөгөө гуйлга углаач хүмүүсний ганц хоёр цаас нэг хоолнд ороор гэж хүчин штэ. Тэгэхээр хөр хийсээс нөгөө чинь хоолноос хоёр баг архийг авч явж байгаа гэж би одоо бодож байна. Тэгэхээр нөгөө хүмүүс архинаас гарч чаддгүй. А тэгэнгүүт тэр хүмүүст ямар хүмүүс тустай гэхээр өдөөсөө гар гэр их юм уу? Яг туслах гэсэн тэр хайртай хүмүүсэл туслах ганц гол найдвар нь болж үлдэж байгаа. А тэгэхээр юу бодож байгаа юм гэхээр нэг юм байна. Сая би бас нэг юу л нэг архинаас гарсан хүний нэг тухайн яриа сонслоо нэг бабка авч нэг тэрний постыг хальт нэг гүйлгээд архины бичлэг хийх гэж байгаа болохоор хальт нэг зан харчиг гэд гүйлгээд сонссон чинь бабка болохоор ээжээсээ одоо нэг үг сонсч байсан нэг юу гэдэг юм гэнэ. Муу амьд жоохон сайн үг гэдэг үг сонсоод би одоо тэгээд архинаас гарлаа гэдэг ингээд архинаас би одоо гарсан ч гэдэг юм тиймэрхүү мэрцэн. Гэхдээ миний харж байгаа бол яг тэгж гарна гэдэг бол хэцүү баг. Яг гэх юм бол зарим хүмүүс нь үнэхээр амиа оролцож магадгүй. Юу юм гэхээр зарим хүмүүс бол амиа орлох өндөр магадaltaй байдаг. Миний бодож байгаа. Тэгэхээр би яг хөө зарим бүр арга хайцсан үед магадгүй энэ аргыг ачиж болох бийж магадгүй ч гэсэн миний хаж байгаа бол тийм арга ашиглах нь тийм ээ. Мэдээч хэрэг хатуу арга ашиглана, зөөлөн арга ашиглана. Тэрэндээ мэдээж хэрэг хатуу үг одоо юу гэдгийг чи одоо ингэж их юм бол би чамайг тийш үү гэж жоохон одоо юу гэдгийг нэг талаараа жоохон яадаг ч юм уу. Тэгээ бас сэтгэл зүйчдэр очиад бас зөвлөгөө аваад тийм үү. Архитай хэрхэн тэмцэх вэ? Яах вэ гүүгээд. Тэгээс зөөлөн арга ажиллаа. Чи рүү архинаас гарах юм бол би чамайг ингэж урамшуулна. Тийг ингэж гэх юм те. Чи өнөөдөр архи уухгүй чих юм бол би яг энийг тийм чи энэ сард архи уухгүй чих юм бол би энийг ингэж өөрчлөмөр ингээд яг дэмжээ. Тэгээ гол нь нөгөө нэг хүн өөрөө бас хүсэх ёстой юм лээ. Бас сэтгэл зүйн эмчилгээ авах ёстой юм лээ. Тэг ерөнхийдөө би яг ингээд архинд орсон хүмүүсийг гудамжныг авж байгаа хүмүүсийг харахад ер нь бол яг юу байдаг юу харагддаг гэхээр ер нь арх гэрх нь их тоохоо болсон тусгай болсон. Тэгээ нэг хүмүүс нь архинд донтцсон. Тэгвэл нөгөө хүмүүс нь 6 сар ингээд тижээгээд одоо юу ядгийг тийм ээ архинаас нь гаргыг гэх тийм сэтгэлтэй хүн байхгүй боллоо тухайн хүмүүс би за яг ингээд сэтгэлтэй болно. Нэг бол сэтгэлтэй байсан ч гэсэн магадгүй зарим хүмүүст нэг чадал нь хүрдэггүй. Тэгээ тийм болохоор тэгээд аргуу өрхөнд орхичдаг болов уу гэж би одоо бодож байгаа. Тэгээд ерөнхийдөө бол би хүртэл одоо чи яг ингээд би муудаж авах үедээ ч юм уу те дээр үед одоо жоохон хэсэг хугацаанд нэг хэсгээ хугацаанд би муудаж авах одоо юу гэдгийг те бас нэг юм фүү сонсчлаа л одоо манай одоо хүн хүчээсээ чи баг хүсэн дээр ч гэдэг юм уу аль эсвэл одоо хүн угаас бүтэн штэ чи гэдэг үг ч юм уу тийм хүн үгнүүдийг бас сонсч л явсан тухай дээ. Тэгэхээр юу гэж байгаа гэхлээр яа тийм архинд донцсон хүмүүс манай Монголд олон болчихоо гэхлээр нэг утгаараа манай монгол хүмүүс бас нэгийг бас хайрлахаа болчихжээ. Бас тодорхой хэмжээнд одоо архиар нэгийг шахдаг. Одоо архиар чи найз юм бол энийг гээл тэгдэг. Урд нь бас нэгэн архиар шахдаг гэсэн тэр хууль мөл батлагдсанаас хойш одоо арай гайгүй болж байгаа. Түнс урд нь бол амар архиар шахдаг гэсэн. Нэгийг заавал арх ууж ээж нэг найзуудтай болдог. Арх уухгүй бол найзуудгүй байдаг. Ганцаараа байдаг. Ер нь тийм л байлаа. Нэг хэдэн жилийн өмнө бол. Тэгээд тэр нэг архины эсрэг хууль мөл батлагдсан чанхан шиг хууль батлагдсанаас хойш овоо архинаас гарч байгаа шиг монголчууд. Тэгээд ерөнхийдөө яг үнэхээр хайртай нэгнээ өрөөг одоо юу гэдгийг та архинаас гаргая гэж болж бол
6 сар архинаас нь хол байлгаа ямар нэгэн гаргаад ямар ч хамаахгүй ямар нэгэн гаргаад 6 сар архинаас нь хол байлгаа тэгээд сэтгэл зүйн эмчилгээнд хамрагдана. Миний хавьд бодож байгаа. Тэгээд сэтгэлийн одоо юу гэдэг тиймэрхүү юмд хамрагдаж тэгжээж идэх баха. Түүнээс нэг өдөр те гарч ирэнгүүтээ шууд тавьж одоо ингээд чи нэг одоо архинаас гаргаад үгүй те би бишээ нэг өдөр хурж ирэнгүүтээ шууд одоо юу гэдэг юм тийм ээ чи ажил хийгээд тэгээд ингээд гэхэд бол ямар ч нэмэхгүй хамгийн түрүүнд архинаас гаргах хэмжлэгээ л хийх хэрэгтэй. Архинаас гаргах биеийн болон архин донтоос сэргийлэх жоохон эмчилгээ хийлгээд архинаас гаргадаг тийм янз бүрийн одоо там ман гэд бүү юм бийт юм билээ штэ. Тийм тэрийг юм би бас архинаас гаргах тан тэгээд энэ эмчилгээ гэд тийм хүмүүс бийт юм билээ. Тэгээд тэдгээр эмчилгээнүүдийг хийлгээд тэгээд дээрс сэтгэл зүйн эмчилгээ аваад ингээд нэг 6 сар энэ дараа яах юм гэхээр яг ажилд оруулах хэрэгтэй байна. 6 сарын дараа яг за одоо яг ажилд ороо. Одоо чи нэг хүн шиг амьдраад байгаа. Тэ? Тэгээ муу одоо 6 сарын дараа нэстэ чинхэн одоо чи нэг хүн шиг амьдраад байгаа гэж сэтгэл зүйгээр юм дэмжиж сайн тэгээд өгөх юм бол магадгүй архинаас хүмүүс гарах байхаа гэж би найдаж байна. Заавал өнөөдөр 2024 оны 11 сарын 30-ны өдөр за энэ бичлэгээ гээд ингээ өндөрлөё.